За сайн уу манайхаа өнөөдрийн дугаараараа та бүхэндээ маш сонирхолтой тийм сэдв бэлдсэн байгаа. За энэ дугаар маань бол аимшигын дугаар шүү. Тэгээд аимшигын явдал тийм бодит болсон явдал дуртай сонсогч нар маань наашаа суугаарай. Харин ийм зүйлээс айдаг сонсогч нар маань алгасч болно шүү. Тэгээд энэ явдлууд маань бүгдээрээ хятадд болсон тийм сүнсний түүхүүд. Тэгээд хятад улсад бол тийм сүнстэй холбоотой бодит явдлууд маш олон байдаг. Тэгээ ер нь энэ түүхтэр бол хүмүүсийн амьдралд бодитоор тохиолдсон тийм сүнстэй явдлуудыг ярих болно. За бүгдээрээ эхнийхээ түүх рүү оръё. За манай эхний түүх маань Хонконгийн сүнстэй байшингийн тухай байгаа юм. За энэ үйл явдал нь 1998 онд Хонконгийн нэгэн залуу хос болох Лав Вэй болон түүний сүйд бүсгүй Чинлийн хоёр нэг тийм шин байр түрээслснээр эхэлж байгаа юм л да. За тэгээ тус байр нь бол маш хямдхан, тэгээд хямдхан мөртлөө маш тоглог байсан. Тэгээд тэр байр нь маш олдцтой юм гой байр олчлоо тэр хоёр баярлаад орсон байгаа юм л да. Ерөөсөө тэр байр ямар утга учиртай цаанаа юу агуулж ирснийг мдээгүй. За тэгээд тэр хоёр гэртээ одоо байрнаа ингээ нүүж орсны дараа Чинлийн буюу эхнэр нь шүн бүр одоо тийм хүүтэн тийм салхи нүүрлүүн ингээд сэнгэнээд байгаа юм шиг мэдрэмж ингээд төрдөг болсон юм аа л да. Тэгээд ингээ босоод харангуут ерөөсөө хинч байхгүй. Тэгээд дээрэс нь маш тийм хачин дуу чимээнүүд бас ингээ сонсох болсон байна. Тэгээд тэрээр маш олон удаа нэг эмэгтэйг толин ингээд харсан ингээ өсмөсөө ингээ самж явах та яг толинд нь эмэгтэй хүний дүрс харагдаг байсан юм л да. Тэгээ ингээ эргээ харахаар хинч байдаггүй байсан. За тэгээ хэд хоногийн дараа нэгэн өдөр Чинлийн одоо шүн маш хүчтэйгээр гин ингэж хахаж амьсгал нь боогдох тийм мэдрэмж төрсэн байгаа юм. За тэгээд маш айгаад ингээ сандраад тэгээ Лава эхнэрээ одоо эмнэлэгт одоо маш яралтай хүргэсэн. Тэгсэн чинь эмчнэр нь энэ бол ямар нэгэн одоо эрүүл мэндийн шалтгаанаас болж танаа одоо эхнэрт чинь ямар нэгэн тийм зүйл алгаа өөр юмнаас болсон байх гэж хэлсэн байна. Тэгээд Чинлийн эхнэр нь бол гэртээ орох болгондоо үнэхээр юм сонин хачин зүйлүүдтэй ингээд тулгараадсан байгаа хгүй юу. Энд тэнд юм ингээд сонсогдох тэгээ эмэгтэй хүний дүрс харагдах гэх мэтчлээ. За тэгээд энэ байранд юу болсон бэ гэх юм бол тус байранд амьдарч байсан эмэгтэй нөхрөө одоо хараар нь тавьсны дараа өөрийнхөө хоолойг ингээ боомлоод тэр яг байранд намаа орж усан юм аа л да. Тэгээ Чинлийн ажил яг нөгөө нэг тэр эмэгтэй нас барсан өрөөнд нь унтаж таарсан юм байна. Тэгээд шүн болгон нөгөө яг тэр сүнсний хоолой ингээ боож байгаа мэдрэмжийг аваад даруулаадсан гэсэн үг. За тэгээд тэр байранд нь бол лам нар ирж одоо сүнсийг нь тавьшуулах тийм зан үйл хийсний дараа тэр байр бол зүгээр болсон юм байлээ. За дараагийн ярих түүх маань гэх юм бол Чончин хотод дах амиа хорлолтын байр гэж байгаа. За энэ үйл явдал бол 2021 онд Чончин хотод одоо байр түрээслэн нэг оюутан бүсгүй болох Лижияд тохиолдсон тийм явдал байгаа. За тэгээд Лижиян шинэ байранд орсон эхний өдрөөсөө л эхлээд ерөөсөө унтаж чадхаа болсон. Тэгээ шүн бүр ингээд хаалга цохох чимээ, шалан дээр ингээ хин яваад байгаа чахрах чимээ сонсогддог болсон байгаа юм. Тэгээ Лижия ингээ хажуу айлын одоо хуршүүдээсээ энэ байрны талаар асуусан юм байна л да. Тэгсэн чинь хинэн ч одоо тэрэнд энэ байрны яг үнэн мөнийг хэлхийг хүсээгүй бүгдээрээ түүнээс зайгаа барьж исэн. За тэгээ нэг орой түүний нүдэн дээр унтлагын өрөөний гэрэл ингээд анивчиж ингэж асч унтраад байсан юм аа л да. Тэгээд байжсэн чинь толинд нэгэн эмэгтэй дүр шууд харагдсан байгаа. За тэгээд Лижия бүсгүй маань байсандаа тухайн байрнаас нүүсэн байгаа юм. За тэгэхээр тухайн байранд яг юу болсон бэ гэхээр Лижия яг оршин суудаг одоо байранд нь өмнө нь хоёр жимэгтэй амиа хорлсон байгаа юм. Хоёр жимэгтэй одоо амиа хорлсон гэдгийг мэдсэн юм аа л да. Тэгээ нэг нь болохоор тийм ганцаараа амьдардаг тийм хөгшин настай эмэгтэй байсан. За нөгөөх нь болохоор тийм оюутан охин байсан байлээ Лижия шиг. За тэгээд нөгөө Лижия бүсгүйгийн маань унтдаг өрөөнд яг тэр оюутан охин амиа хорлоод цонхоор өсөрсөн байгаа юм. Тийм болохоор л одоо Лижия охин маань ерөөсөө шөнө унтаж чаддаггүй байсан байна. За тэр цагаас хойш Лижия одоо тэндээс бүр нэн яралтай нүгээд тэгээ бусад оршин суугчид нар ч гэсэндээ ер нь тэр байранд амьдрахаа болсон. Тэгээ хятад ер нь ингээд хүн амьдрдгүү ghost town гэж юу байдаг. Ер нь сүнстэй тийм байшингуудад хүмүүс ерөөсөө очдгоо. Ийм байшингууд байрууд те ер нь апартмент гэж хэлж болно. Маш олон байдаг. Би яг ингээд хятад явж байхдаа ч гэсэндээ тийм хүмүүс амьдрдгүү мөртлөө цоошин тийм байшингууд бол зөндөө харж байсан. За дараагийн хэрэг маань Нанжин хотод болсон тийм хачирхалтай таксины хэрэг байгаа. За энэ үйл явдал бол 1995 онд Хятадын Нанжин хотод нэгэн таксины жолооч болох Ли Фэн шөнийн цагаар зорчигч одоо тэрвэрлээд явж исэн байна л да. Тэгээд шүн дөл болж байсан учраас нэгэн эмэгтэй гар өргөхт нь автсан юм байна.
За тэр эмэгтэй нь болохоор цав цагаан даашинцтай, цагаан царайтай, урд хар үстэй тийм эмэгтэй ингээ гараа өргөө зогсож исэн юм байна л да. За тэгээд нөгөө эмэгтэйг машиндаа суулгаж. Тэгээ машиндаа ингээд суулгаад эмэгтэй бол маш чимээгүй юм дууга байгаад юм байна л да. Тэгээ Лифен одоо түүнээс яриа өдөө та одоо ингээ хаашаа явах вэ гэд асуусан чинь нэг ч үг тухраагүй мэн. Тэгээ Лифен маш их гайхаад түүнийг одоо хаашаа хүрэхийг ингээ асуусан чинь тухайн эмэгтэй хуруугаараа нэгэн хаягийн ингээд зааж л дээ уртлын одоохон урталт нь харагдаж байгаа. За тэгээд тэр хаяг руу ингээд дөхөөд очиход оршуулгын газар байсан байгаа юм. За тэгээд Лифен зогсоод эмэгтэй машин дотроос гинт алга болцсон. За тэгээ маш их айд сандарсан Лифен одоо таксинд байсан одоо ингээд камерын ингээд бичлэгүүдийг шалгуулж л дээ. За яг ингээд өөрийнхөө одоо явсан замын камерыг ч гэсэн шалгуулсан байгаа. Тэгсэн чинь тэр камерын бичлэгт Лифен ердөө ганцаараа явж байгаа нь маш тодорхой харагдсан байгаа юм. Тэгээ ямар ч тийм эмэгтэй хүн зорчигч өрөөсөө суулгаагүй байгаа юм. За тэгээ энэ хачирхалтай хэрэг нь Нанжийн хот даяар тарж хүмүүс тэр оршуулгын газрын одоо өмнө нь осолд орж байсан амиа алдсан нэг эмэгтэй сүнс байж магадгүй гэж одоо ярьцгаад юм байна. За тэгээд магадгүй тэр эмэгтэй осолд ороод тэр газраа шүглсэн ч байхыг үгүйсэхгүй юм аа. За бүгдээрээ дараагийнхаа хэрэгт оръё. За тэгээд энэ хідэн тэрбум одоо өчнөө олон тэрбум хүнтэй улсад ч одоо юу өс тохиолдох вэ те? Бүр үнэхээр их сүнсний түүх байт юм бэлээ. За тэгээд дараагийн ярих түүх маань Шанхай 4-р гудамжны сүнстэй байрны тухай гэж байгаа юм. За энэ үйл явдал бол 2010 онд Шанхай хотод 4-р гудамжны тийм хуучин байранд одоо нэгэн шин гэр бүл одоо ингээд нүүж орсон юм байна л да. За тэгээ гэр бүлийн одоо нөхөр нь болох Лю Вэйн ажлын шаардлагаар бол ер нь бол шөнө оройн цагаар их ажилдаг байсан юм байна. Тэгээд шөнө эхнэр нь ихэнхдээ гэртээ ганцаараа үлддэг байж л дээ. За тэгээд анх ороод хитгэн хонж байтал эхнэр нь маш тийм сонин тийм дуу чимээ сонсож эхэлсэн байгаа юм. Тэгээд бүр нэг өдөр унтлагын өрөөндөө нэгэн эмэгтэй сууж байхыг харсан байдаг. Тухайн эмэгтэй нь толгоогоо ингээд доошоо бүхийлгөө суудсан. Тэгээ байн гуйлж исэн байгаа юм. За тэгээ хамгийн хачирхалтай нь эмэгтэйг харах бүрт түүний хувцс нь яг тийм ингээд усан тэр чигээрээ норцсон юм шиг харагддаг байж л дээ. За тэгээд сүүлд одоо энэ ямар утга учиртай байр вэ гэдгийг судлахад энэ байранд өмнө нь орсон сууж байсан нэгэн бүсгүй одоо нөхрийнхөө хүчирхийлэлд байн өртдөг байсан юм байна. Тэгээд тэр хүчирхийлэл одоо заналхийллийн ерөөсөө дийлэхгүйгээр байрны өрөөнд амиа хорлож өгсөн юм байна л да. Тэрээр байн дотор усанд одоо живж нас барсан бөгөөд одоо өвглийн шалтгааныг нь бол одоо нөхрөөс нь болсон гэж үзсэн ч гэсэндээ цагдаа нар бол нөхрийг нь баривчилж чадаагүй юм байна. Тэгээд магадгүй одоо өвшөө хорсолтоо автаад тухайн одоо байранда тэр эмэгтэй шүглсэн гэж хэлж болно. За тэгээ энэ түүхийг нөхөр болох Лю Вэйн сонсоод эхнэрээ бол яаралтай тэр байрнаас гаргаад тэр хоёрд нүүсэн байт юм билээ. За дараагийн хэрэг сүнсний хэрэг маань Хонконгийн хаягдсан эмнэлэгт болсон тийм нэгэн аимшигт хэрэг болсон явдал байгаа. За үйл явдал хэм бол 2018 онд Хонконгод байрладаг нэгэн хуучин эмнэлэгт 3 залууд одоо сүнс хайх зорилгоор шөнө оройн цагаар одоо тэр эмнэлэгт орсон байгаа юм. Одоо сонирхолтой хөтлөгдөд тэгээ энэ эмнэлэг нь болохоор олон жилийн өмнө галт төмөр ингээд энэ эмнэлэгт гараад тэгээ маш олон өвчтөн нас барсан тийм газар юм байлээ. За тэгээ тэд гарч идэнгээ ашиглаад эмнэлгийн өрөөнүүдийг одоо шалгаж явахдаа нэг өрөөнд тийм хүүхдийн уйлах чимээ сонсогдсон байгаа юм. За тэгээ тэдний нэг нь камераараа ингээд бичиж явж исэн байл та. Тэгээ яг ингээд бичиж явжсэн чинь яг хаалганы цааныг жижигхэн хүүхдийн хөл харагдсан байгаа юм. Яг хүүхдийн хөл ингээд зогсож байгаа ингээд хүүхдийн хөл харагдсан байгаа юм. Залуу камерынхаа гэрлийг тусгаж харахад тэр хөл нь гинт алах болсон. За тэгээд энэ эмнэлэг нь ямар эмнэлэг байсан бэ гэхээр галт төмөр гарахад одоо тухайн эмнэлгийн няраа тасагт байсан няраа хүүхдүүд хөөрхөн амьтад ингээд гарч амжилгүй бүгд одоо шатаж нас барсан байт юм байна. За тэгээд тэр явдлаас хойш бол тэр эмнэлэгт одоо хүүхдийн уйлах чимээ тэг ингээд хүүхдүүд гүйлдэх чимээ одоо маш тийм аимшигтай чимээнүүд сонсогддог болсон юм байна л да. За дараагийн болсон явдал маань Гуанчжоу хот дахь сүнстэй хормын зураг. За энэ үйл явдал нь 2014 онд Гуанчжоу хотод нэгэн хос одоо хормын зураг авахлахдаа маш тийм хачирхалтай зүйлтэй одоо таарлцсан юм байна. За хормын зургуудаа тэд нэр ингээд шүүлгэж байхдаа тухайн хос хоёрын хард нэгэн эмэгтэй хүний дүрс цонхны цаанаас тэднийг харж байгааг одоо ингээд харсан юм байна л да. Ингээд цонхны цаанаас ингээд тэр хоёрыг ингээд ширтэж байгаа эмэгтэй хүний зураг байсан юм байна. Тэгтээ хамгийн сонин тэдний одоо ингээд зураг авахулсан студ нь 4 давхурт байсан гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр
4-р давхарт байрлаж байсан одоо тэр студийн цонхоор одоо ингээд хүн харна гэдэг бол ямар ч байж босчихгүй зүйл болчихж байгаа байхгүй юу? За тэгээд энэ явдал нь яг энэ эмэгтэй сүнс ямар сүнс байсан бэ гэхээр тэр байрны 4-р давхарт 10 жилийн өмнө нэгэн эмэгтэй цонхоороо одоо унж амиа алдсан хэрэг гарч ирсэн юм байна л да. Тэр бүсгүйг одоо ингээд сүйд залуу нь яг ингээд хурин болохоос өмнө хуураад тэгээд хууртагдсандаа бол ингээд маш их шаналаад тэгээд амиа хорлцсон гэж үздэг юм байна. За тэгээ бас хятадд 4-ийн тоо бол маш тийм хараалтай ер нь цэртэй тоонд ордог. Яг гэх юм бол одоо хятадын 4-ийн тоон хятадаар бол ши гэж хэлдэг. За ши гэдэг нь болохоор ингээд дуудлага нь болохоор үхэл гэсэн утгатай бол адилхан бараг дуудлагатай байдаг. Тийм болохоор ер нь зарим хятадын барилгууд одоо лефтэн гэхэд 3 давхар байжсэн шууд 5 давхар руу явдаг. 4-ийн тоо бичигдээгүй байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ бол бас 4 гэдэг нь бол надаас маш сонир санагдлаа. Та нар ч юу гэж санагдаж байна? За дараагийн болсон явдал маань Бээжингийн зам дээр болсон явдал гэж байгаа байхгүй юу? За энэ үйл явдал нь 2009 онд Бээжингийн нэгэн зам дээр одоо шөнийн цагаар гарсан тийм осолтой холбоотой тийм хэрэг байгаамаа. За нэгэн жолооч маш хурдтай явж байхдаа яг урд зам дээр нь гарч ирсэн эмэгтэйг дайрч одоо ингээд дайрсан байгаа юм. Жолоочтой одоо дайрсан даруйдаа зогсоод ослын газарт очиход тэр хэнийг ч дайраагүйсэн. Тэр газарт нь зам дээр бол хинч байгаагүйсэн. Жолооч маш их гайхаа тэгээд цагдаа дуудсан боловч ослын газарт ямар ч цусны уул мөртэй хүний ямар ч бий байгаагүй. За тэгээ хожим нь ослын газараас 20 метрийн зайд 5 жилийн өмнө нэгэн эмэгтэйг одоо осолдож нас барсан одоо байсныг бол мэдсэн байгаа юм. Тэгээ жолооч эмэгтэйг одоо наривчлан дүрсэлж хэлэхэд тэр одоо эмэгтэй нь бол яг тэр 5 жилийн өмнө тэр газар осолд орсон эмэгтэйтэй яг таарч исэн байгаа юм. Тэгэхээр магадгүй одоо тэр 5 жилийн өмнө осолд орсон эмэгтэй сүнс нь гинт гарч ирсэн юм шиг байгаа юм. За дараагийн одоо болсон явдал маань Фошаны хараалтай хөшөө гэсэн нэртэй байгаа. За энэ үйл явдал нь 2013 онд Хятадын Фошан хотод одоо шинэ орон сууцны хорооллын барилга баригдах үед ажилчид ингээд газар ухаж байхдаа маш тийм хуучны тийм хөшөө олсон байгаа юм. За тэгээ хөшөө нь бол тийм хар тийм чулуугаар ингээд хийгдсэн, сийлэгдсэн. Тэгээ аюу муухай тийм царай төрхтэй тийм эрэгтэй үний тийм хөшөө байсан байна л да. За тэгээ барилгын ажилчид хөшөөг зөөж одоо ингээд өөр газар хайсан боловч маргааш нь одоо яг тэр хайсан ажилч нь ажлын одоо байран дээр одоо юм ослоор нас урсан юм байна л да. За тэгээ дараагийн өдрүүдэд 3 ч ажилтан одоо осолд орж маш хүнд гэмтсэн байгаа юм. Тэгээ тус хөшөөг дахин шалгахад түүний одоо суурных нь доор нь хятадын одоо эртний үсгээр тийм хараалын үгс одоо бичсэн байсан байгаа юм. Одоо ингээд хараалын үгстэй ингээд Япон Солонгос хятад чинь ингээд одоо юу гэдэг штэ тийм тарин ингээд бичсэн хандтай тийм таринууд байдаг штэ. Тийм зүйл бас болцсон байгаа байхгүй юу? За тэгээд энэ хөшөө нь ямар утгатай хөшөө байсан бэ гэхээр 300 жилийн өмнө нэгэн шоронгийн даргаыг үхсний дараа босгосон тийм хөшөө байсан юм байна л да. Тэгээд түүнийг үхэх үед хоригдлууд нь хөшөөний суурийг хараалын үгээр одоо дүүргэсэн гэж хэлж болно. Одоо тухайн одоо шоронгийн дарагтаа маш их зэвүүцээд тэгээд нэгсэндээ тэр хөшөөнд хараал хийгээд болцсон байсан тэр хөшөөг нь олсон байгаа юм. Тэгээ хожим нь тэр хөшөөг ламнар одоо устгаад тэгээ түүний бол суурийг нь ариутгаж одоо ингээд ариулсан гэж ярьдсан байлээ. За тэгээ энэ нь бол энэ хэрэг бол надад бол нөгөө Exhuma-гийн кино үйдэн шүү дээ. Тэрэндээ бол нэлээд төстэй санагдсан. За дараагийн ярих болсон явдал маань Чиндүүгийн сүнстэй гүүр гэж байна. За хятад аялж исэн бол Чиндүү хот бол маш гоё хот, панданы хот гэдгээр маш алдартай байдаг. За 2002 онд Чиндүү хотын нэгэн хуучин гүүрэн дээр залуухан хос шөнийн цагаар алхаж байгаад замдаа нэг эмэгтэй гарсан байна. Эмэгтэй усан дотроос гарч ирсэн юм шиг яг тийм норцсон байсан. Тэгээд тэрээр нөгөө хоёроос асуусан байна. Та нар намайг харж байна уу? Гэд асуусан. Залуу хос маш их ингэ зочирдоод сандраад те гүүрнээс ингэ цугцсан байгаа. Яг тийм бол шүн нөлөөр гинт тийм эмэгтэй гараад ирэх чинь айштэй. Тэгээд эргээд харсан чинь нөгөө эмэгтэй гүүрний яг голд тэтнийг хараад цуцж байсан. Цагдаа нар энэ эмэгтэйг одоо шалгахад хэдэн сарын өмнө тэр гүүрэн дээр нэгэн эмэгтэй тийм амиа хорлсон юм мэдсэн байгаа юм. За тэгээ энэ гүүрэнд амиа хорлсон эмэгтэй нь амьдралдаа бүр ингээд маш их зовж ингээд өгсөн тийм эмэгтэй байсан. Тэгээ өөхөх үедээ би энэ гүүрний эзэн болж хүн бүрийг би айлхна гэж
баг ингээ хараал ингээ шивнээд тэр гүүрэндээ хоргоцсон гэж үздэг юм байна. Түүнээс хойш тухайн гүүрээр шөнийн цагаар явсан хүмүүс маш олон удаа түүний одоо эмэгтэй хүний норсон эмэгтэй хүнийг харсан гэж мэдүүлсэн байт юм байна. За дараагийн болсон сүнстэй холбогдлолтой хэрэг маань Хятадын Чонсын хотын хараалта зочид буудлын хэрэг байгаа. За үйл явдал нь 2017 онд Чонсын хотод дайрлах хуучин зочид буудалд нэгэн жуулчин бүүлийн хонсон байгаа юм. Тэрээр шүн дөнгөж ингээд унтахаар хэвтэж байтал хаалганаас нь хаалганы гаднаас нь хин нэгэн тасралтгүй ингээд тогшиж эхэлсэн юм байна л да. За тэгээд бүүлийн хаалгаа онгоолоход хинч байгаагүй. За буудлын ажилтны болов өөр хин бол магадгүй одоо хаалгаа андуурсан байлгүйгээд буцаад унтахаар хэвтсэн. Тэрээр одоо орлуугаа ингээд эргээд явж итэл яг толинд нь цагаан царайтай эмэгтэй хүн түүний ширтээ зогсож байсан байгаа юм. Тэрээр маш их сандраад хашгираад зочид буудлын ажилтнуудыг дуудахад түүн ингэж хэлсэн байгаа юм. Энэ өрөөнд 10 жилийн өмнө нэгэн эмэгтэй амиа хорлож байсан гэж хэлсэн байна. Тэгээ аюу муухай амиа хорлсны мэдсээр эмэгтэй өгсний мэдсээр байтал мөнгөний төлөө тэр хүнийг оруулсан байгаа байхгүй юу? За тэгээд тэр амиа хорлсон эмэгтэй нь болохоор нөхрөөсөө салсны дараа маш их тийм сэтгэлийн хямралд орж яг тэр өрөөнд одоо ингээд хонжоохтой өөрийгөө боомлж амиа хорлсон юм байна. Тэгээ түүнээс хойш одоо тэр өрөөнд орсон зочид бол шүн бүр одоо эмэгтэй сүнсийг харж одоо даруулдаг. Одоо тэр толинд нь янз бүрийн эмэгтэй хүний дүрс одоо харсан гэж мэдүүлсэн юм байлээ. За Хятадд ер нь бол амиа хорлсон тийм хэрэгүүд бол маш их байдаг юм байна. За тэгээд энэ хэрэг маань ч гэсэн амиа хорлолтой холбоотой. Тэгээд Бээжингийн оршуулгын газрын сүнсний тухай ярьж өгье. За энэ үйл явдал нь бол 2012 онд Бээжингийн нэгэн оршуулгын газрын одоо ойролцоо амьдардаг нэгэн эмэгтэй тохиолдсон хэрэг байгаа. За тэр эмэгтэй Лю Вэй гэдэг байсан. За Лю Вэй шүн бүр тийм хачин дуу чимээ одоо ингээд сонсдог байсан юм байна л да. Тэгээ шүн бүр ингээд сонхоор нь эмэгтэй хүний тийм уйлах дуу одоо гүүж байгаа юм шиг гингин жуйлж байгаа юм шиг дуу чимээ сонсогддог байсан юм байна л да. Тэгээд тэрээр нэг өдөр бүр гайхаа. За ер нь энэ үнэхээр хүн уйлаад байна уу сүнс юм болов гэд цонхоороо ингээд гайхаад харсан чинь яг тэр тухайн оршуулгын газрын дунд нэг цагаан хувцастай эмэгтэй газар суугаад уйлж исэн байгаа юм. Тэгээ Лю эргээд ингээд буцаад ингээд харсан чинь эмэгтэй гинт алах болсон байсан байна. Тэгээ Лю хайчж байна ямар сони юм бэ? За яг сүнстэй таарчлаа гэд тэгээд маш их гайхаад ингээд байжсэн чинь яг нөгөө нэг сүнс нь өөдөөс нь хараад зогсож байсан байгаа юм. Оршуулгын газраас. За тэгээ энэ эмэгтэй нь болохоор ямар хүн байсан бэ гэхээр тухайн эмэгтэй түүхийг ярьж өгье. Тухайн оршуулгын газар дээр 3 жилийн өмнө нэгэн эмэгтэй амиа хорлсон юм байна л да. Тэр эмэгтэйг нас барсны дараа түүний сүнс оршуулгын газараа үлдээд шүн бүр өөрийгөө яагаад өгсөн тухайгаа ингээд гайхаад хаагаад явдаг тухайн нутгийн одоо тэр хавьд амьдардаг хүмүүс бол тэгж ярьд юм байна. Өөрийгөө одоо яаж өгснээ ерөөс ойлгоогүй. Өөрийгөө бол баг амьд байгаа гэж бодож байгаа. Тийм болохоор ингээд гайхаад ингээд шүн болох ингээд тэнүүчлээд явдаг тийм эмэгтэй сүнс одоо энэ хорогдсон юм байлээ. За энэ хэрэг бол одоо энэ ярьсан эргүүд дундаас надад хамгийн аимшигтай санагдсан. За энэ Гуанчжоугийн шивээсний газар болсон явдлыг та бүхэнд ярьж өгье. За энэ үйл явдал нь болохоор 2021 онд Гуанчжоу хотод байрлах нэгэн тийм шивээсний газар болсон тийм аимшигт хэрэг байгаа. За тэгээ шивээсчин Жоулин нэгэн үйлчлүүлэгч бүсгүйд сүнсний тийм дүрс бүхий шивээс хийж өгсөн байгаа юм. Өөрийнх нь хүсэлтээр. Тэгээ шивээс хийсний дараахан бүсгүй одоо ингээд сэтгэл зүйн хямралд орж сүнс хардаг болсон гэж түнхэлсэн байгаа юм. Тэгээ бүсгүй шивээсний ингээд толинд харж одоо тэндээс тийм царай нь мэдэгдэхгүй тийм ингээ аимшигтэй хүн над руу ингээ ширтээд байна. Шивээс хэлхснээс хойш би ерөөс ингээ тайм байж чадхаа байчлаа гэд тухайн шивээс чинь хэлсэн байгаа юм. Тэгээ бүсгүй одоо удалгүй амиа хорлож өөхөх үедээ тэр намайг хизээж орхихгүй гэж хэлээд одоо бичээд тэгээд ингээд нас урсан юм байна л да. За тэгээ яагаад ингээд шивээсний газар шивээс хэлсэн хүн ингээд нас урчваа юунаас болчваа гэвэл тухайн шивээсчин Жоулины шивээс хийсэн бэхийг эртний харт омын бэх байсан гэж мэдсэн бөгөөд тэр бэхийг амиа хорлсон нэгэн эмэгтэй цусанд дүрсэн гэж зарим хүмүүс ярьд юм байна. Тэр шивээсний газар одоо удахгүй хаагдаж тэгээ өгсөн бүсгүн сүнсийг тийм тайвшруулах ёслол одоо хийж тэгээд бүр мөсөн ахиж ажиллахааргүй болсон юм байлээ. За энэ удаагийн дугаар маань баг амиа хорлсон сүнснүүдийн дугаар олчоо яачуу. За дараагийн ярих сэдэв маань Шанхай амиа хорлолтын цамхагт болсон тийм хачиргалтай иргэн талаар ярьж өгье.
За энэ үйл явдал маань 2019 онд Шанхай хотын нэгэн хуучин цамхагт тийм болсон цуурал тийм амиа орлсон тийм явдал болсон юм байна л да. Тэгээд тухайн цамхаг нь болохоор баригдсанаасаа хойш 10 жилийн дотор нийт 7 хүн тухайн цамхагаас үсэрч амиа орлсон юм байна. За тухайн бүс нутагт амьдардаг хүмүүс тус цамхагийг сүнсний цамхаг гэж нэрлэх болсон. За зарим хүн цамхагийн оройд ингээд гарахад те үсэр эсвэл ингээд амиа холмоор тийм сонин шивнээ ингээд сонсогдсон гэж зарим хүмүүс хэлдэг. Тэгээ олон хүн тус цамхагт гарсан даруйда гинт толгооны эргэхтэй эсвэл ингээд сэтгэл санаагаар унах ч юм уу те сэтгэлийн хямралд орсон гэж бол хэлдэм билээ. Тэгээ тэр цамхаг нь бол анх баригдах үедээ нэгэн барилгачин дээврээс нь унж нас барсан бөгөөд тэр цагаас хойш тус цамхагийг хараал хүрсэн гэж хүмүүс бол хэлдэг. За тэгээд орон нутгийн лам нар нь бас тус цамхагийг ламаар ингээд засал хийгээд тэгээ ер нь аргацсан гэж бас хэлж болно. Тэгэхгүй бол энэ маш тийм тогширсон цамхаг болсон байсан билээ. За дараагийн сүнстэй хэрэг маань Нанжин хотод болсон тийм хэрэг байгаа. Нанжин хотын тийм захад болсон хэрэг байгаа. За тэгээд 2014 онд Нанжин хотын нэгэн тийм хуучин зах дээр бол тийм маш олон удаа хосол гарсан байгаа юм. Тухайн захад ажилдаг ажил хөдөлмөр хийдэг хүмүүс нь нэг нэгээрээ учир битүүлэхээр осолд орох ч юм уу нас бараад байсан байгаа юм л да. Тэгээ захын ажилчид шүн ингээд захаа хаахта маш тийм хачин чимээ сонсож хүн гүүгээд ч байгаа юм шиг ар нуруу нь хүн үлээгээд ч байгаа юм шиг маш тийм сонин мэдрэмж авдаг байсан юм байна л да. Тэгээ нэгэн шүн тухайн захын хамгаалагч камерын бичлэгээ хараад байжсэн чинь яг тэр зах дундуур маш тийм сонин хүн гүүж харагдсан юм байна л да. Тэгээд нөгөө бичлэгээ буцаагаад харах гэсэн чинь алга болцсон. Тэр гүйжсэн хүн маш туранхаа тэгээд царай нь яг л амьгүй мэд тийм шохоо шиг цагаан тийм царайтай байсан гин л дээ. За тэгээд яагаад энэ зах дотор ийм их осол болоод хүмүүс нас бараад байна вэ гэхээр тус зах нь анх баригдахаасаа өмнө ядуусын хороол байсан байна л да. Тэгээд тухайн зах баригдахад тэнд амьдарч байсан бүх хүмүүсийг хүчээр нүүлгсэн юм байна. Тэгсэн чинь нэгэн гэр бүл нүүж амжилгүй барилгын доор дарагдаж нас барсан. Тэгээд тэрийн шууд дарцсан юм байна. Тэгээд тэдний сүнс нь бол тэндээ үлдсэн гэж хүмүүс бол ярьдаг. Тэгээд тэдний сүнс нь бол одоо хүртэл амьрлаагүй гэж тухайн нутгийн хүмүүс нь ярьд юм билээ. За дараагийн хэрэг маань Шиан хотод болсон нууцлаг тийм автобусны хэрэг байгаа. За Шиан хот бол маш тийм үзэсгэлэнтэй хот байдаг. Үзэсгэлэнтэйгээр маш алдартай. За тэгээд 2005 онд Шиан хотод нэгэн автобус хосолдож олон хүн нас барсан хэрэг гарсан байна л да. За тэгээд ослын шалтгааныг тогтоох явцад жолооч маш сонин зүйлийг бол хэлсэн байгаа юм. Осол болохоос өмнөхөн автобусанд нэг тийм цагаан хувцастай залуу орж ирсэн. Тэгээд тэрээр автобусны хамгийн арын игнэнд нь суусан юм байна л да. Тэгээд жолооч түүнийг толинд харахад цагаан хувцастай тэгээд нүд нь маш сонин улаан өнгөтэй байсан гинэ. За тэгээ ослын дараа тухайн осол болсон газар дээр шалгалт хийхэд тухайн осолцсон автобусанд суусан хүний тоо болон нас барсан хүний тоо ерөөсөө таарахгүй байсан юм байна. Тэгээд мөн тэр цагаан хувцастай залуугийн цогц нь ерөөсөө олдоогүй ор мөргүй алга болсон гэж хэлж болно. За тэгээ энэ явдал нь бол Шиан хотын хүмүүсийн дунд өнөөдрийг хүртэл яригддаг тийм буугч төгрийн тухай түүх гэж хэлж болно. Тэгээ маш сонирхолтой түүх юм шиг надад санагдсан. За дараагийн түүх маань бол хятад даяараа бүр үнэхээр алдартай түүх юм. Би бас хятад 2-3 жил сурч байсан. Тэгээд энэ хэргийг бол би хятад сурч байхдаа нэлээд олон найзаасаа сонсч байсан. За тэгээд ер нь хятад сурдаг хүүхдүүд бол баг мэдэх бах. Бээжингийн 375 дугаар автобусны сүнсний хэрэг гээд байгаа. За энэ бол бас автобустай холбоотой. За бүгдээрээ шууд үйл явдалтай оръё. 1995 оны 11-р сарын 14-ний шөнө Бээжингийн 375 дугаар автобус Хуан Шугуан орчмоор явхдаа тийм маш хачирхалтай тийм хэрэг гарсан байгаа юм л да. За автобус шөнийн 10 цаг 30 минутын орчимд сүүлчийн удаа бууж автобусны буудлаас хөдлөх үед хоёр эрэгтэй эмэгтэй тухайн автобусанд суусан байгаа. Зорчигчид тэднийг маш хачирхалтай царайтай тэгээд уламжлалт тийм хятадын хувцсыг өмссөн байсан гэж хэлсэн. За тэгээд автобусны жолооч болон тасалбар шалгагч гэсэн тэдгээр зорчигчдыг маш гайхаж харж байсан. Яагаад гэх юм бол тийм дээр үеийн хувцастай хоёр хүн суусан гэж байгаа байхгүй юу? За тэгээд замын зам автобус явж итэл замын дунд нэгэн настай эмэгтэй
гинт нэг залууг одоо чи миний имийг хулгайлчлаа, чи миний төрөвчийг хулгайлчлаа гэд бүр ингээд занцчиж эхэлсэн юм байна л да. Тэгээ бөө ингээ маргалтаа үүссэн. Тэгээ тэдний хооронд ингээ маргаан үүсэж эцэст нь нөгөө настай эмэгтэй чинь залууг ингээд хамт буугаад чамтаа би хамт ингээд цагдаа дээр очиж ингээ энэ хэргийг ингээд шийдүүлнгээд тухайн эрэгтэйг ингээд аваад тэр автобуснаас буусан байгаа юм. За тэгээд тухайн автобуснаас буусны дараа настай эмэгтэй залууд хандан чи тэр хоёр орж ирсэн нөгөө нэг дээр үеийн хувцастай хүмүүсийн хөлийг харсан уу? Тэдний хөл газар хүрэхгүй байсан гэж хэлсэн байна л да. За тэгээд өглөө болоод цагдаа нар 375 дугаар автобусыг ерэн сурвалжилж эхэлсэн. Яагаад тэгэхээр автобус нь осолдоод тэгээд тухайн ингээд ойролцоох Далангийн усан сангаас тухайн автобусыг олсон байна. За тэгээд автобусны жолооч тасалбар шалгагч үл мэдэгдэх хоёр эрэгтэй нэг эмэгтэйн цогцос автобус дотор байсан бөгөөд бүгд царай нь хөрч өгсөн байсан. За тэгээд хамгийн хачирхалтай нь автобусны одоо түш дууссан байхад автобус нь цаашаагаа бүр ингээд 100 км зам туулсан байгаа байхгүй юу? За тэгээ энэ хэрэг нь одоо хүртэл маш хачирхалтай хэрэг тооцогддог. Тэгээд тухайн эмэгтэй болохоор тэр хоёр одоо орж ирсэн хүнийг сүнс гэдгийг нь бол мэдсэн. Тэгээд тэр ингээд нэг өсөндөө тэр залуугийн амийг ингээд аврах гад албаар тэр залуудаа ингээд маргалцсан байгаа байхгүй юу? Тэр эмэгтэй яаж тэр хоёрыг сүнс гэж мэдсэн бэ гэхээр одоо ингээд хятадд тэгж ярьд юм байна л да. Хэрвээ тухайн хүний ингээд хүл харагдахгүй байх юм бол тэр сүнс байдаг гэж ярьд юм байна л да. Тэгээд эмэгтэй за бүгдийг ингээд аварч чадахгүй ч гэсэндээ ядаж ингээд хамгийн залуухан хүнийг би аврыг гэд тухайн эмэгтэй тэр залуу ингээд аваад буусан байгаа. Тэгээд харамсалтай нь маргааш нь ингээд бусад зурчигчд нь ингээд нас урсан байсан. Тэгээ энэ хэрэг бол одоо ч гэсэндээ хятадуудын нүнд маш их яригддаг тийм хачирхалтай хэрэг нь одоо тоонд 109-оор ордог. За дараагийн хэрэг маань бас л одоо автобустай холбоотой хэрэг байгаа. За энэ нь болохоор Тайванд болсон тийм шөнийн одоо автобусны хэрэг гэж нэрлэгддэг. За тэгээ үйл явдал нь бол 2008 онд Тайваны арал дээр нэгэн автобус хосолдож бүх зорчигчдод нь асуусан тийм маш тийм харамсалтай хэрэг гарсан юм билээ. За тэгээ ослын дараа бол цагдаа нарын олж мэдсэн зүйл нь үнэхээр аимшигтай байсан. Яагаад тэгэхээр автобусны ослын үеэр хянах камер одоо ингээ ажиллаж исэн байгаа автобус дотор. За тэгээд тэр камерын шалгахад зорчигчид тухайн автобусны дотор бүгд унтаж явж исэн. Гэвч бичлэгийн дунд хэсэгт гинт нэгэн хар дүрс гарч ирээд одоо суудл ингээ дамжаад яваадсан байхгүй юу? Унтаж исэн хүмүүс дээгүүр тэр хар дүрс зорчигчдын хажуугаар алхаж тэдний чихэнд шивнэн үг хэлж байгааг одоо дүрс бичлэгт одоо харуулсан юм байна л да. Тэгээ осол гарахаас яг нэг хэдхэн секундын өмнө бүх зорчигчид нэгэн зэрэг сэрээд айд сандарсан байдлаар хашгирч эхэлсэн байгаа юм. За тэгээд тэр зам дээр бол өмнө нь нэгэн эмэгтэй бол амиа хорлсон гэж яригддаг. Тэгээ түүний сүнсийг бол тэндээс олон хүн харсан гэж одоо нутгийн оршин суугчид нь бол хэлдэм байлээ. Тэгээ магадгүй бол тэр эмэгтэйн сүнс одоо ингэ осол болох гэдэг шүүгээ тэднэрт сэрэмжлүүлсэн ч байж магадгүй тий. За энэ бол бас автобустай холбоотой. Гэхдээ хятад биш өмнөд Солонгост болсон нэг хэрэг байгаа. Тэгэхээр ямарсан оруулчих. Тэгээ маш сонирхолтой надад санагдсан л да. Тэгээд өмнөд Солонгосын 444 дугаар автобусны хэрэг. За үйл явдал болохоор 2002 онд өмнөд Солонгос одоо улсад 444 дугаар шөнийн одоо ээлжинд явдаг тийм автобусанд тохиолдсон нэг хэрэг байгаа юм. За автобус шөнийн 2 цагт хамгийн сүүлийн одоо рейсээ хийгээд тэгээ эцсийн зогсоолдоо хүрт юм байна л да. Тэгсэн чинь тухайн эцсийн зогсоолдоо яг хүрч амжилгүй эвдэрсэн байгаа автобус. Тэгээ эвдрээд түр зогссон. Тэгэхээр жолооч болон одоо тухайн автобусанд зочиж байсан хүмүүс нь буугаад одоо юу болч вэ те яагаад ингэ эвдэрч вэ гэд шалгаад байжгаад буцаад орсон байна. Тэгээ буцаад орсон чинь арын суудалд нэг эмэгтэй ирээ суудсан байсан. Тэр эмэгтэй ерөөсөө байгаагүй байхгүй тэдний дунд. Тэгээ тэр эмэгтэй нь болохоор маш хачирхалтайгаар ингээд жолоочийг ширтээд тэгээд бусад ингээд хүмүүсээс ингээд хөхөрсөн чим шиг юм цонхисэн царайтай эмэгтэй байсан байна. Жолооч тухайн эмэгтэйд ойртоод таанаас гараад ирээгээд асуухан завдалгүй нөө эмэгтэй алга болсон. Тэгээд тухайн автобусны дугаар болох 444 гэдэг нь бол Солонгосоор үхэл гэсэн одоо утгатай одоо дүүд юм байна л да. Өмнө нь бас хэлжсэн шүү дээ. Одоо ши гэж хэлдэг. Ши гэдэг чинь бол одоо хятадаар одоо үхэл гэсэн утга. Тэгээ Солонгос ч гэсэндээ одоо би Солонгосоор яг үхэл гэдгийг бол бас яг сайн мэдэхгүй байна. За тэгээд 444 гэдэг нь л үхлийг илэрхийлдэг юм байна л да. Тэгсэн чинь нөгөө автобус нь 444 гэсэн дугаартай. Тэгээ тэр автобусанд маш хачирхалтай зүйлүүд ар араасаа ингээд тохиолдож эхэлсэн юм байна. Яагаад гэх юм бол үхлийг одоо ингээд өрн дуудсан тийм дугаартай автобус гэдэг утгаараа.
Тиймээс ч одоо тухайн автобустай холбоотой аимшигт хэрэгүүд ар араасаа гарсан. Тэгээд эцэст нь бол энэ 444 дугаар автобусны одоо маршрутыг зогсоогоод автобусыг бол устгасан гэж ярьд юм байлээ. За тэгээд хэрвээ Солонгос сурдаг хүмүүс бол энэ талаар хэрвээ сонсч исэн оюутнууд ч юм уу хүмүүс байх юм бол доор комент хэсэгт бас илүү дэлгэрэнгүй бичээд өгөөрэй. Бас сонирхолтой хэрэг байж магадгүй тий. За дараагийн ярих түүх маань бол Хятадд нэлээд одоо дээр үед болсон юм сүнсний хэрэг. Тэгээ Гуйлийн хотын цагаан одоо хувцастай эмэгтэй домог гэж нэрлэгдээ. За энэ бол баг домог л юм уу одоо босон явдал гэж хэлгэнч хайшин тий. За Гуйлийн хотын ойролцоо байрлах нэгэн нуурын одоо эргийн хажууд үзэгсэлэнт бүсгүй Ванжин амьдардаг байж л дээ. Ванжин нэгэн ноён баян ноён дурлж түүний хүлээсээр байгаад нас барсан байна. Үхэгтэй тэрээр чи эргэж ирэхгүй бол би сүнс болж чамайг хүлээн гэж хэлсэн гэдэг. Тэгээ түүнээс хойш шүн бүр нуурын эрэгт цагаан даашинцтай бүсгүй гарч ирэн нуурыг ширтэн суудаг болжээ. Тэр бүсгүй нуурыг ширтэхдээ чи намайг марсан гэж уйлан шивндэг байна. Зарим ирчүүдийг одоо нуурын эрэг рүү татаж живүүлдэг ч гэсэн дам яриа байдаг. Тэр нуурыг сүнсний нуур гэж нэрлэх болсон бөгөөд одоо өнөөдөр ч одоо нутгийнхан тэр зүг рүү бол зүгэлдэггүй. За энэ бол нэлээд дээрүүд одоо болж исэн тийм домог яриа л гэж хэлэх юм да. Ийм бас домог байт юм байна. За ингээд та нарт маань өнөөдрийн маань сэдв одоо болсон явдал гэх юм уу да. Аимшигын энэ сэдв таалагдсан бол лайк, subscribe дараад биднийгээ дэмжиж өгөөрэй. За тэгээд хэрвээ сонирхолтой байх юм бол дараагийн удаадаа бас одоо Аз, Солонгос, Японд, Индонез дээр бусад оронд болж исэн тийм бодит явдлыг хүргэх болно. За баяр таа. Хөөх байлаа.